За олон улсын мэдээ тайланг үзээд мэдээж маш олон судалгаанууд байгаа. Энэ дээр маш олон зүйлийг олж харж болж. Гэхдээ зөвөр би ирээдүй гэдэг хэсгийг л тэнд хамаарах одоо энэ мэдээллийг хуваалцъя гэж одоо бодож байгаа. За мэдээж өнгөрсөн өнөөдөр хоёр бол нэг сонир биш гэж байгаа. Бүгдээрээ одоо туулаад явж байгаа учраас за ирээдүйн хүн төрөлхтний хувьд ямар аюул занал учруулж байгаа вэ гэж. Энэ бол мутац. Энэ ийм зүйл. За ген бол одоо биеийг бүтээх энэ заавар байдаг бол харин мутац бол энэхүү зааварт гаднаас орж байгаа тийм өөрчлөлтийн тухай ийм асуудал байдаг. За мутац бол маш олон шалтгаантай гэж. Гэхдээ одоо санамсаргүй одоо алдаанаас болж үүсэн тохиолдлууд багагүй хувийг эзэлдэг гэж. Ихэнх тохиолдолд цацраг буюу вирус, химийн бодис, зарим хүнд металл, зарим үйлдвэрлэлийн бохирдолч гэдэг юм. Ер нь л орчны хор хөнөөлтэй байдлаас одоо энэ мутац гэдэг нь үйлдвэрлэгдэж байгаа. За байгаль орчин бүх одоо бохирдол гэдэг юм уу. ДНК-г шууд өөрчилж ийн гэсэн бас үг биш шүү. Гэхдээ дараах хүчин зүйлүүд одоо эрсдлүүдийг нэмэгдүүлдэг тухай энэ олон улсын тоо баримтууд байж байгаа. Мэдээж энэ бол хар тугалгын тухай асуудал. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо авч үзэж байгаа хар тугалгын асуудал тарих мэдрэл бөөр цус мэдээж ургийн асуудлыг бол гэмтээдэг гэж байна. За жирэмсэн эхийн бие хоригдлогдсон хар тугалга урагт дамжиж болдог аюулын тухай. Энэ бол одоо аюулгүй төвшөнд гэж тооцох тогтоодоггүй. Ийм одоо зүйл. За мэдээж энэ бол мөнгөн ус, мэдрэлийн хөгжил, тархины хөгжил, саажилт гэдэг маш олон одоо зүйлүүд явна. Мэдээж хүнцэл гэж байгаа. Төрөлхийн гажиг, хавдар, жолболт гэдэг. Ингээд пестицид гэдэг. Зарим төрлийн пестицид нь үр тогтолт ургийн одоо хөгжил, мэдрэлийн тогтолцоон сөрмөлөө үжүүлж байж болцсохгүй гэдэг энэ зүйлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бас энэхүү тоо мэдээндээ бас дурдсан байж байгаа. За ингээд хариуцлагагүй уул уурхай бас энд хамаарна гэж. Хариуцлагагүй уул уурхай, тоосчлт, за маш олон юу гэдэг нь цацраг идэвхт бодис, за хий болон бусад одоо хүнд металлууд агаар тархаж, газар нутагт тархан одоо дэлгэрж хордсноороо бас энэхүү одоо бусад өвчлөл, эмгэг, мутацийг бас үүсгэж байгаа гэдэг ийм одоо зүйлүүдийг бас дурдсан байж байгаа. За мэдээж уур амьсгалын өөрчлөлт бол бас энд заашгүй хамаарна. Мэдээж говь газар цөл болно, хангаа газар говь болно. За үүнээс даган гарах үр дагаврууд бол мэдээж усны тухай, бусад одоо ургамал, амтан, олон зүйл төрлийн одоо тухай явагдана. Эдгээр нь бүгдээрээ нийлээд одоо бидний амьдрах нөхцөл байдал, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж байдаг. Тэр жижиг хорхойч гэдэг юм уу, тэр жижиг одоо өвсч гэдэг юм. Энэ бүх зүйл энэ бол эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж байдаг ийм зүйлээ гэж одоо харж байгаа. Мэдээж энэ дээр ан амтан, араатан жигүүртэн мутацид орсон цаашид одоо мөхсөн гэдэг ийм одоо баримтууд бол одоо бас нилээдгүй байгаа гэж. Мэдээж одоо Монголын нөхцөлд бол одоо хариуцлагагүй уул уурхайн тухай бас ярихаас зам багхгүй. Мөнгөн ус, хүнцэл, хар тугалаг, кадмич гэдэг юм. Цианид, осол гэдэг юм алдагдлын үед бол эдгээр зэрэг бодисыг хөрс усанд тарах эрсдэлтэй байдаг. За энэ нь бол одоо Өмнөговь аймгийн Хамбогд сумын нутагт байх одоо оюу толгой уурхай дээр бас илэрч байгаа гэж. За зарим одоо газруудаар гэж байгаа. Хамбогд сумын одоо зарим нутгуудаар 16 төрлийн одоо ургамал ургадаг байсан юм бол зарим одоо газарт бол 4 төрөл болтлоо одоо цөөрсөн байна гэдэг энэ зүйлийг бас Нэгдсэн үндэсний байгууллагын судалгаанд дурдсан байж байгаа. За мөн адил энд бол мал амтан мэдээж биологийн бүхэл биетүүд энд бас багтаж байгаа гэж. За уур амьсгалын өөрчлөлт бол өөрөө мутац үүсгдэг гэсэн үг бас биш юм.
Харин дараах байдлаар шууд бус одоо эрсдлийг нэмэгдүүлж болдгоо гэдэг ийм судалгаа гарсан байна. За халуунд химийн бодисын тархалт одоо өөрчлөгддөг гэж. За гангийн улмаас одоо бохирдуулагч бодисын агуулмж нэмэгдэх юм тохиолдол бас байдаг. Ой хэрийн төмрийн мута, хүнсний аюулгүй байдал одоо алдагдах, халдвар төвшин тархалтын бүс өөрчлөгдөх гэж. За мэдээж маш их хэмжээний халалт үүссэн тохиолдолд гэдэг энэ зүйл. Яаж сая бол Европт бол үндсэндээ 55 грамм нэх одоо градусын хэмжээнд хүртлээр халсан байдаг. Гэх жишээний одоо зүйлүүд. За олон улсын туршлагаас гэх юм бол Японы одоо Минаматагийн одоо эмнэлэгт үйлдвэрээс ялгарсан мөнгөн ус далайг бохирдуулж загсаар дамжин хүний бие торимтлагдсан одоо түүний улмаас олон хүн мэдрэлийн ноцтой гэмтэл авч жирэмсэн эхчүүдийн урагд одоо хүнд нөлөө үзүүлсэн гэдэг ийм баримт нотгой явж байгаа. За энэ бол бүр тоо баримтдаг. За Италийн Севасогийн осол гэж 1976 онд гарсан одоо энэ зүйл. Диоксин их хэмжээгээр алдагдсан үйлдвэрийн ослын дараа олон жил эрүүл мэнд байгаль орчны урт хугацааны хяналт хийж химийн үйлдвэрийн аюулгүй байдлын дүрмийг эрс чангатгсан гэж. Энэ газар одоо хүртэл хортой байгаа гэдэг тухай. За Америкийн нэгдсэн улсын Love Channel гэдэг. За энэ бол ахын хорооллын одоо доорх аюултай химийн хаягдлаас үүдэн олон нийтийн эрүүл мэндийн одоо асуудал гарч улмаар бохирдсон газрын цэвэрлэгээ хариуцлагын тогтолцоог шинжилсэн байдаг. Эдгээр жишээ нь байгаль орчны хяналт сударгад олон жилийн хор уршиг гарч болдгийг одоо харуулж байна гэдэг. Ийм зүйл. Гол нь иргэд байгаль орчны хяналтыг одоо идэвхжүүлж түүнд байнгын хариуцлагатайгаар одоо ухамсартайгаар хандаж байгаа нь чухал байна гэдэг. Ийм зүйл. Байгаль орчин, уур амьсгал энэ одоо орчин нөхцөл байдал өөрчлөгдөх нь өөрөөр хэлэх юм бол та бидний эрүүл аюулгүй орчин, за мөн цаашлаа бидний генетик мутацид орох гэдэг юм уу. Цаашид бидний удам угсаа өөрчлөгдөх гэдэг юм. Энэ зүйл бас нөлөөлдөг байна гэдэг. Мэдээж тодорхой хэмжээгээр. За хүн төрөлхтөн одоо өөрийгөө байгалийн эзэн гэж ойлгосон энэ л одоо үеэс хамгийн том алдаа гарч ирсэн гэж одоо маш олон хүн ухаанчд үздэг гэж. Ген бол зөвхөн хувь хүний одоо өмч биш юм. Энэ бол сая жилийн хувьслын үр дүнд одоо бүрэлдэн одоо биологийн тогтсон биологийн өв юм аа. Ийм учраас та бид нар өөрсдийнхөө энэ одоо генетикийг удам хугацаанд одоо үргэлжлүүлэн цэвэр байдлаар хадгалуулж үлдээх нь мөн адил энэ хүн төрөлхтний үлээсэн үүрэг байх нэ гэж одоо ойлгож байна. За ингээд байгаль орчныг бохирдуулах нь зөвхөн өнөөдрийн экосистем биш, ирээдүйн үеийн эрүүл мэнд нөхөн үржихийн боломжит одоо нөлөөлөх эрсдэлтэй гэж. Ийм учраас байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэгтэй гэж одоо үндсэн хууль заасан байх нэ гэж одоо бодож байна. Ийм учраас ингээд шинжлэх ухаан бол бидэнд нэг чухал сургамж өгдөг. Ихэнх төрөлхийн гажиг нь нэгэн шалтгаантай байдаггүй гэдгийг. Генетикийн хоол тэжээл халдвар, эхийн эрүүл мэнд, нас, эмийн хэрэглээ, химийн бодисын өөрчлөлт, агаарын бохирдол зэрэг маш олон хүчин зүйл хамтдаа нөлөөлдөг бөгөөд тодорхой нэг шалтгааныг бүх тохиолдолд одоо буруутгах одоо боломжгүй юм. Ийм учраас одоо шинээр хүүхдтэй болж байгаа хүмүүс бол эдгээр одоо зүйлүүдийг маш сайн анхаарах, орчин нөхцөл цэвэр агаар одоо эрүүл аюулгүй орчин цэнгэг ус. За эдгээр одоо мэдээллийн сан хоригдлуулсан ингээд ургийн бүтэц энэ генетикийн түвшин бол ийм орчинд бол эрүүл сануулаар боождөг юм байна. Гэхдээ маш олон зүйл энэ золд нөлөөлдөг гэдгийг бас эндээс харж болох юм а гэж одоо бодож байгаа.